Энэ лигт хамгийн тасархай амжилтыг үзүүлж байгаа Амазонс эсрэг яаж тоглох вэ гэдгийг сонирн байна. Энэ хоёр багийн өмнөх эхний тойргийн учраас таарн тоглолтын дээр ариун цэцэг хулан хоёр оролцоогүй гэсэн хэдий ч ядах юм байхгүйгээр буулган авсан хоёр баг тухайн үед аль аль нь Кармны донын зэн тоглох анартай болсон баг ихний хоёр нөө Карм хоёр аймаг дээр болрыг тэгээд бас чон Вьетнамын шишаагийн тоглолт чон энэ сарын хугацаанд маш их зүйлээс амжуулсан амраа толоор дахиад тэнэхэд хийгээд олон үйл явдлуудыг амжуулж чухал тоглолтод хоцч байлаа. Нямангийн өөрийнх нь хэлж байгаагаар бол ер нь 4 номер дээр илүү сайн тоглолтыг үзүүлдэг. Гэхдээ бас багийн хэлсэн мөн болрогдны гарт ирсэн гэдэг чон 3-аас оновч хүү доороос илүүрлээ. За энэ үед эхний салжуулагчийг надад болрогдно. За энэ таваас одоо хин бол хин шийдний шүү дээ. Үнэхээр өндөр түвшний шийдэлтэй үүсгэлтэй. Ингэж хөөрөлтэй шүү дээ. Аль болох өөрхөө хэрэгтэй байгаа даа. Нүүд алд овдлоо онортой болсон. Багийн 16 дахь нь 16-2. За зүүн дээр жоо гой дамжуултыг өгсөн үлээстэд овдлооны амжилттай болгож чадлаа. Ариун цэцэг ээлжид 2 учраан дээр аль аль нь нэг болон 2 дугаар байранд байгаа ийм төслөх байрлалаар. За хурдан тоглоход Гүнэр Заяа за хамаалагч гоё харгалсан. Тоглоом гэсэн онортой боллоо. Багийн 6 дахь оноо дараалсан. Болсон тоглолтыг хийгээд тойрны үлдээлээ Кармен эвгүй байдлаас түмгийг хүлээгээд авсан хүнтэй заяа гаргаж байгаа л. За шууд өөрөө шийдэхийг илүү үзсэн. Шийдэлний онортой болсон. Гүнэр Заяа маш зөв тэгээд нарт бөмбөгийг эзэн шиж эхлэж байгаа. Довтлогоо онортой болсон. Гоё довтлогоо Гүнэр Заяа ардын асууд асуулж нөгөө таваараа үргэлжлүүлсээр л биш үү? Солио хийгээгүй байна. Кармен 2 оноо авсан 3 хонооны зүрх болгоод ойртолтой. Нэг талаас чонгийн эсрэг өөртөө тэгтлээ олоод авчихсан байгаа. 3-аас шидсэн шидэлт нь оровчтой. Ямар гээчин гайхалтай шидэлт вэ? За энэ цонглог амраад ороод ирсэн байгаа. Довтлогоо онортой болсон. Тунглаг дараалсан 4 оноо цэглэнээс гарч ирэнгүүтээ бужигнуулаад ихэрлээ. Кармен доошоо өгсөн баяр чимийг орж ирэнгүүтээ 2 оноо хавлаа. За Надревич тасгалжуулагчийн солилцоончийг нүдэ олоод байна шүү. Болрогдно алдаа гарчээ. Довтлоог тооцсон. Тооцсон бужигнаад игэлсэн 2 эсрэг гуруулаа. Өөрөө дээшээ явсан довтлогоо онортой болсноор багийн 31 дахь оноо энэ үед харгалаа. Хулан 3-аас шидэлт нь оновчгүй болор эрдэнэ булгатаа албаа тоглолцлоо. Амазонсын хамгийн нуруу хулан тойроод явцсан. За үнэхээр ур чадвар хөлийн ажиллагаа төгсгөх. Булан 1-1 баруун дайрч ороо зогсоод дундын зэн довтлогоо оновчтой болсон. Өөр үндсэн довтлогоо оновчтой болоод чадлаа хол зогсоолоо шүү дээ. Гисэн идэж дундын зэн шидэлт үүсгэх зайг мөчлөө. Тунглаг 3-аас үе ийм шилдэлтүүдийг хийд дахиад бөмбөг шилдсээр хулан дээр ирсэн 145 дээрээс 3-аас шидэд оноогоо авлаа. Амазонс Улбаатар гарч ирснээс хойш төдийлний харагдаж өгөөгүй тунглаг мэдрэмжтэй биш өнөөдөр 10-аас дээш оноод хүрчүүдээ. За яг энэ тайл юм алдлаа. Ариун цэцэг ардаа өгсөн чун 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Багийн 49 дахь оноо тоглох бол өнөөдөр хамгийн сүүлд тоглолтоор PlayStation 8 цагийн эсрэг Монголын тоглолт нэрлэгдэж байна. Хоёр тоглоомыг соццын амжилттай болгож чадсан. Баг ариун цэцэг зарим дээр гоё хараад өгсөндөө болор эрдэнэ 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Багийн 54 дахь оноо идэхийн аргуу бас байлаа. Хэцүү байлаа бас. За Кармен үлгэн гоёо. Тоглооны төгсгөл оновчтой. Зүүн ороод амжилтанд эзэндээ ирсэн наман тоглолчийн эсрэг болор эрдэнэ довтлогоо амжилттай болгож чадлаа. Цаг алдалгүй өглөө. Кармен дундын зэн довтлогоо оновчтой болсон. Хэрэгтэй оноо ариун цэцэг чуанд өгсөн. Чуан 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Багийн Кармен цохоо тасалчлаа. Хурдан довтлогоо сул орлоо. 2 оноо авсан. Багийн 44 дахь оноо соц цэг зүрж ороод хөөргсөн довтлоо амжилттай болсон. Соц цэг задлсан дамжуултууд явж байна. Чуан 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Багийн 64 дахь оноо болор цэцэг гоё өгсөндөө довтлоо онортой болсон. Нөгөө болор эрдэнэ
2-1 авч чадлаа. Хулан 3 онооны шийдэлтний амжилттай болсон нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Онлоотрын хулан урт насны зүүн дайрж ороод өгсөндөө дундын зан довтлохоо үндсэн довтлохоо амжилттай болсон. Амазонс дөрвөн утгаар нь харуулж онооны тэргүүлэлээ холдуулсаар яан гэдэг дөрвөн дахиад хулан болор цэцэг шийдэлтний онортой болсон. Багийн даалан 9 дэх оноо. Доошо гоё өгсөндөө довтлохоо онортой. Багийн 81 дэх оноо. Яг шийдэх боломж харагдсан. Олцсон өнөр зөө маш болоо шийдэлтний онортой болсон. Эхний хаст бас ингэж хулан 3 онооны шийдэлтний онортой болсон. Багийн 84 дэх оноо. 15-ын зөрүүтэй байна. Баяр чимэг төгсөн. Гоё дамжуулт байлаа. За бөмбөг алталтаас авсан оноо 11-5. Урт насны зүүн дээрээ доорсон нэггүй байдлаас довтлогоо амжилттай болгосон. Энийг тоглож байгаа тий. Хэлж Чоныг авчираад тоглож байгаа. Тэгэхээр бас багийн арын албаныхны хувьд бол багийн яг аль байрал ингээд үзэжтэй Амазонс сүүлрлийн 8 хожлоо авлаа. 8 тэгсэн 100% итгэл төгс амжилтаа үргэлжлүүлсэн хэвээр багаараа маш сайн тоглолоо. Хулан ариун цэцэг, Кайли Чон, Болор Эрдэнэ. За 2 Болор Эрдэнэ хоёулаа өнөөдрийн тоглолтод бас сайн тоглолтоо дахин нэг удаа үзүүллээ. 10 тоогийн харин 2 дугаар хагас эхлээд ерөнхийдөө тоглолтын хэмнэл хараахан гүйцсэнгүү ингээд ялагдал хүлээж байна.